За өнөөдрийнхөө хичээлээр бодисын масс хадгалагдах хууль, найрлага тогтмолын хууль, бүхэл тооны харьцааны хуулийг авч үзье. За масс хадгалагдах хуулийг анх 1748 онд Оросын эрдэмтэн Ломноос нь нээсэн байгаа. За ингээд энэ дээр ингээд бичвэрийг бол маш сайн оруулж өгсөн. Яагаад гэвэл оюутан сурагчид бичиж авах боломжийг бол олгож байгаа. За найрлага тогтмолын хуулийг томьёолохдоо химийн уралд орж байгаа бодисуудын масс нь ургалын дунд үүссэн бодисуудын массын нийлбэртэй тэнцүү гэж томьёолдог. За жишээлбэл энд хоёр жишээг авч үзье. За эхнийх нь хүхэрт ангидрид буюу SO2 байна тийм ээ. За энэ нь устдаа уралд ороод хүхэрт хүчлийг бол үүсгэсэн байна. SO2-ээс 3 гээд. За тэгвэл SO2-ын молекулын массыг тооцоолохоор 64. Усны молекулын массыг үзэхэд 18. За энэ хоёрын нийлбэр нь уралд орж байгаа бодисуудын масс болно тийм ээ. За энэний нийлбэр нь 82 гарч байна. За тэгвэл бүтээгдэхүүн бодисын масс нь мөн 82 грамм мол гарч байна. За ингээд бодисын масс хадгалагдах хууль бол биелэж байгаа нь харагдчихна. За дараа нь хүхрийн ангидрид устдаа уралд ороод хүхрийн хүчил үүсгэж байгаа жишээ байна тийм үү. За хүхрийн ангидридын молекул масс нь 80 грамм мол, усных 18 грамм мол байгаа. За ингээд нийлбэрийг харахаар 98 грамм гарч байна. За гэтэл хүхрийн хүчлийн маань молекул масс мөн 98 грамм мол байна. За эндээс уралд орж байгаа бодисуудын масс болон ургалын эцэст үүсэж байгаа бодисуудын массын нийлбэртэй тэнцүү. За мөн нөгөө талаар уралд орж байгаа элементүүдийн массын нийлбэр тухайн элементийн массын нийлбэр нь ургалын эцэст байгаа бүтээгдэхүүн дэх тухайн элементийн массын нийлбэртэй бас адилхан тэнцүү байдаг. За жишээлбэл харъя. Хүхэр бол энд 32 грамм байгаа. Тэгвэл бүтээгдэхүүн дээр ганцхан хүхэр буюу хүхрийн атом нэг байгаа учраас 32 грамм байна. За ингээ элементийн массын нийлбэр тэнцүү байна те. За хүчил төрөгчийн масс бол энд 32 грамм байна. Дээр нь энд нэг дахиад атом байна. Ингээд хүчил төрөгчийн уралд орж байгаа хүчил төрөгчийн масс нь 48 грамм байна тий. За тэгвэл бүтээгдэхүүн дотор хүчил төрөгчийн маань атом 3 байгаа учраас 16 3-аар үржүүлээд 48 грамм. Өөрөөр хэлбэл ургалын эхэнд байгаа хүчил төрөгчийн атомын масс нь бүтээгдэхүүн дэх хүчил төрөгчийн атомын масстай бас тэнцүү болох нь харагдчихна. Гэх мэтчлэнгээр за ус төрөгч бол 2 грамм уралд орж исэн бол бүтээгдэхүүнд мөн ялгаагүй 2 грамм гэх мэтчлэн за уралд орж байгаа тухайн элементүүдийн массын нийлбэр нь бүтээгдэхүүн дэх тухайн элементийн массын нийлбэртэй бас адилхан тэнцүү байдаг бахнэ. За бодисын масс хадгалагдах хууль нь цаашид улам өргөжин найрлага тогтмолын хуулийг бол гаргаж ирсэн байдаг. За найрлага тогтмолын хуулийг томьёолохдоо химийн цэвэр нэгдэл бүхэн гарган авах арга оршин байх нөхцлөөс үл хамааран хатуу тогтмол тооны ба чанарын найрлагатай байна гэж хэлсэн байдаг. За энэ дээр нэг жишээг авч үзье. Жишээлбэл бид нүрс хүчлийн хийг төрөл бүрийн аргаар бол гаргаж авч болох нэ. За ингээд төрөл бүрийн аргаар гарган авсан байхад нүрс хүчлийн хийнд маань нүрс төрөгчийн атом 1, хүчил төрөгчийн атом 2 буюу ийм тогтсон тооны найрлага бол агуулгадж байна. За нүрс хүчлийн хийнд маань мөн нүрс төрөгч болон хүчил төрөгч гэсэн элементүүдээс өөр элемент бол оролцоогүй. Энэ нь бол тухайн бодисын чанарын найрлагыг бол илэрхийлж байна гэж үзэх гээд байна. За жишээлбэл кальцийн карбонат буюу шохон чулууг задлахад кальцийн оксидоос гадна нүрс хүчлийн хий үүсдэг байгаа тийм үү. За өөрөөр мөн нүрс төрөгчийг хүчил төрөгчтэй нэгдүүлээд нүрс хүчлийн хийг гарган авч болох нэ. За мөн угаарын хийг нүрс төрөгчийн моноксид тийм ээ хүчил төрөгчтэй нэгдүүлэх замаар нүрс хүчлийн хийг гаргаж авч болох нь. За ингээд ямар ч аргаар гарган авсан нүрс хүчлийн хий маань ямар ч төлөвт байсан түүнд агуулгадах нүрс төрөгч болон хүчил төрөгчийн найрлага нь бол тогтмол байна. За жишээлбэл нүрс төрөгчийн атом масс 12 байгаа. Хүчил төрөгчийн атом масс 16 байгаа тийм ээ. Ингээд энэ CO2-ын молекул массыг олоход 44 грамм мол гардаг тийм үү. За тэгвэл 44 грамм молоо 100% гэж үзээд 12% буюу нүрс төрөгчийн агуулга хэд вэ гэд ингээд тооцоолохоор нүрс төрөгчийн агуулга маань 2729%. За харин хүчил төрөгч маань 7271% гэсэн тус тогтмол найрлагатай байх нэ. За үүнийг найрлага тогтмолын хууль гэдэг. За найрлага тогтмолын хуулиас үндэслэн цаашаага за бүхэл тооны харьцааны хууль үүссэн байдаг.
За энд бүхэл тооны харьцааны хуулийг бол харуулсан байна. За оюутан сурагчдыг бичиж авахад хялбар байх үүднээс нэг бүрчлэн сайн бичсэн байгаа. За жишээлбэл бүхэл тооны харьцааны хуулийг дараах байдлаар томьёолдог байна. Хэрвээ хоёр элемент хоорондоо нэгдэж хэд хэдэн химийн нэгдэл үүсгэж байвал тэдгээр нэгдлүүдийн доторх нэг элементийн нэг ижил массад ноогдох нөгөө элементийн масс нь өөр хоорондоо энгийн бүхэл тооны харьцаатай байна гэж тодорхойлдог. За энэ дээр нэг хоёр жишээ авч үзье. За нүүрс төрөгч маань хүчил төрөгчтэй нэгдэж CO2 болон CO гэсэн хоёр төрлийн оксидыг үүсгэдэг та бүхэн мэднэ. За тэгвэл энэ дээр хоёр элемент бол хоорондоо нэгдсэн байна тийм ээ. За тэгээд дээрэс нь одоо нүүрс төрөгчийн атом маань энэхүү молекул дотор 12 г байна. Тэгвэл хүчил төрөгчийн атом нь 2 ширхэг буюу 32 г харагдаж байна тий. За тэгвэл CO буюу угаарын хий дотор нүүрс төрөгчийн атом 12 г байхад хүчил төрөгч маань 16 г байна. За тэгвэл энэ хоёр нэгдэл доторх нүүрс төрөгчийн атомын массуудыг авч үзэхэд хоёуланд нь нүүрс төрөгчийн атом маань 12-ыг харьцах нь 12 буюу бүхэл тоонд энгийн бүхэл тоонд шилжүүлэл 1-ийг харьцах нь 1 гэсэн юм агуулгатай харагдаж байна. Харин энэхүү хоёр элемент доторх хүчил төрөгчийн массуудыг авч үзэхэд за эхнийхт нь 32 г, дараагийнхт нь 16 г хүчил төрөгч байгаа. За тэгвэл эдгээр нь хоорондоо 2-ыг үржих нь 1 гэсэн ийм бүхэл тоогоор харьцаж байна. За ингээд бүхэл тооны харьцааны хуулийг дараа нь дахин өөр нэг жишээн дээр авч үзье. За бүхэл тооны харьцааны хуулийг азотын оксидууд дээр авч үзье. За энэ ерөнхий химийн номнууд дээр бол өргөн тэмдэглэгдсэн байдаг. За тэгвэл азот нь 1-5 хүртэл валенттай. Тэгээд дээрэс нь 5 төрлийн оксид үүсгэдэг нь энд томьёоноос бол харагдаж байна. За хамгийн ихний оксид нь 1 валенттай оксид буюу N2O байна тий. За эндээс харахад азотын атом маань 2 байна. Өөрөөр хэлбэл 28 г азотод 16 г хүчил төрөгч оногдож байна. За тэгвэл цөмөөрөө азотын массыг 7 г-аар авъя. За 7 г-аар авахад хэдэн грамм хүчил төрөгч оногдох вэ гэдгийг тооцоолохоор 4 г хүчил төрөгч оногдож байна. За тэгээд энэ бүхэл тооны харьцааны хуулийг тодорхойлохдоо нэг элементийн хоёр элемент нэгдсэн үед нэг элементийн нэг ижил массад ноогдох нөгөө элементийн масс нь хоорондоо бүхэл тоогоор харьцдаг гэж хэлсэн тийм учраас цөмөрөө дараагийн тооцоон дээр азотын массыг дандаа 7 г-аар аваад тооцно гэж ойлгоорой. За тэгвэл өштэй энд 2 дугаар оксид буюу 2 валенттай азотын оксидэд азотын атом 1 байгаа учраас 14 г азотод 16 г хүчил төрөгч оногдож байна гэж үзэх нь байна. За тэгвэл 7 г-д азотод хэдэн грамм хүчил төрөгч оногдох вэ гэж тооцоолохоор 8 г хүчил төрөгч оногдож байна тийм үү. За үүнтэй адилаар азотын 3 валенттай оксид N2O3 гэсэн томьёотой байна тий. За энэ дотор азотын атом 2 буюу 28 г азотод 48 г хүчил төрөгч оногдож байна. За тэгвэл бид нар азотынхаа массыг яг 7 г-аар аваад байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл нэг элементийн нэг ижил масс гээд азотын атомыг дандаа 7 г-аар авч байгаа. За энэ үед хүчил төрөгч маань 12 г оногдож байна гэж тооцоолж байна. За азотын 4 валенттай оксид буюу NO2 харагдаж байна. За энд 14 г азотод 32 г хүчил төрөгч оногдож байна тийм үү. За тэгвэл 7 г азотод хэдэн грамм оногдох вэ гэж тооцоолохоор 16 г хүчил төрөгч оногдож байна. За хамгийн сүүлийн азотын оксид бол N2O5 байна. За энд азот маань 28 г байна. За ингээд хүчил төрөгч маань 16-ыг 5-аар үржүүлээд 80 г хүчил төрөгч оногдож байна. За тэгвэл 7 г азотод хэдэн грамм хүчил төрөгч оногдох вэ гэд тооцоолоод үзэхээр 20 г байна. За өөрөөр хэлбэл эндээс ингээ харахад бид нар азотын массыг бол дандаа 7 г-аар авсан тий. За тэгэхэд хүчил төрөгчийн маань масс 4, 8, 12, 16, 20 гэх мэтчлэнгээр бол үйлчлээд өөрчлөгдсөн байна. За энэ дээр бүхэл тооны харьцааны хууль хэрхэн биелж байгааг бол авч үзье. За бид нар азотын ингээ хоёр элемент нэгдэх үед нэг элементийн нэг ижил масс гэдгээр нь азотын массыг бол 7 г-аар тогтмол авсан байгаа тий. За ингээд бол эхний оксидэд хүчил төрөгч маань 4, дараагийнх нь 8, 12, 16, 20 гэх мэтчлэн ийм массууд бол гарсан. За эдгээрийг бүхэл тоонд шилжүүлэхэд хамгийн өөрөөр хэлбэл хамгийн багт нь хуваана гэсэн үг тийм ээ. Энэ үед 1-ийг харьцах нь 2, харьцах нь 3, харьцах нь 4, харьцах нь 5 гэсэн энэ дүрэн бол биелэж байна. За ингээд бүхэл тооны харьцааны хууль хэрхэн биелж байгааг хоёр жишээгээр авч үзлээ.
За одоо өөрийгөө шалгах даалгаврын хэсэгт ирлээ. За хэрвээ бодисын масс найрлага бүхэл тооны масс найрлага хадгалагдах болон бүхэл тооны харьцааны хууль хэрхэн биелж байгааг ойлгосон бол эдгэр дасгал ажлыг гүйцэтгээд өөрийгөө шалгаж болно. За нэгдүгüүрт нь натрийн гидроксид давсны хүчилтэй уралд орох урлыг гүйцэн бичээд энэ дээр масс хадгалагдах хууль хэрхэн биелж байгааг мөн элементүүдийн масс хадгалагдах хууль хэрхэн биелж байгааг тайлбарлаарай. За хоёрдугаарт нь төрөл бүрийн аргаар ус гарган авах урлагийн тэгшдэглүүдийг бичээд түүндээ найрлага тогтмолын хууль хэрхэн биелж байгааг батлах хэрэгтэй. За гуравдугаарт нь хөхрийн дөрв болон 6 валенттай оксидуудын хувьд бүхэл тооны харьцааны хууль хэрхэн биелж байгаа талаар баталгаа гаргаарай. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.